За өдрийн мэнд төргий бизнесмен гүрэн академи хамтарч байгаа Cappuccino Time подкастын маань 3 дахь дугаар эхэлж байна. За өнөөдрийн миний урьдчилан зочин бол маркетинг компанийн бүсгэн байгуулагч санхүү хөрөнгө оруулалтын зөвлөх Зулбаяр өдрийн мэнд. За та бүхэн өдрийн мэнд төргий. За баярлалаа. За тэгэхээр Зулбаяр зөвлөх маань бол одоо жижиг дунд бизнес стартапын бизнес модель гэдэг чиглэлээр мэргэжсэн ийм зөвлөх байгаа. За мөнгө хугацаанд олон тооны одоо жижиг дунд бизнес стартаптай ажиллаж одоо юу гэдгийг хөрөнгө оруулалтын одоо дараагийн шатанд гарах тусалсан ийм хүн байна. За тэгэхээр өнөөдрийн битэрийн сэдв бол одоо танилцуулгаас харсан баг тий. Жижиг дунд бизнесийн бизнес модель гэдэг сэдвийг ярина, стартапын бизнес модель тийм ээ. За тэгэхээр эхлээд би юу асуумаар байна гэхээр ингэж асуумаар байна л да. За одоо жишээ нь би ингээд жижиг дунд бизнес эхлэх гэж байгаа. Нэг одоо юм чаддаг тий. Бас ингээд тэр миний чаддаг зүйл тодорхой зах зээл бас байж болох юм тий. Гэхдээ би одоо юу гэдгийг бизнес модель талаасаа одоо ирээдүйд ингээд хөрөнгө оруулалт татахын тулд эсвэл одоо юу гэдгийгтэй ингээд хин нэгнтэй ингээд хамтрах хин нэгэн тийм сонирхол татах санал тавих чадахын тулд бизнес модель талаасаа би бизнесээ яаж ойлгосон байх хэвээр тий. Ер нь би жижиг дунд бизнес эрхлэгч юу ойлгосон байх хэвээр тий. Урт хугацаанд ингээд бизнес авч явахын тулд эхлээд за юу нэ жижиг дунд бизнес ер нь бол би сүүлийн хэдэн жилүүд компаниудад одоо дараагийн шатанда гарыг бизнесийн одоо өргөжүүлэх гэсэн компаниудад зөвлөх үйлчлэгээ үзүүлээд санхүү хөрөнгө оруулалтын тал дээр тийм ээ шийдэл олоход нь бол ер нь тусалж байсан. Жижиг дунд бизнесийн ангил бол ерөнхийдөө улс орн болгон өөр өөр ангилтай байгаа. Жишээ нь Европын холбооны ангиллаар жижиг дунд бизнесийг 250 сая евроос доош орлоготой 50-аас доош ажилтнтай гэж тодорхойлцсон байгаа. Монголын тухайд бол жижиг дунд бизнесийн ангил одоо жишээ нь бичил бизнес, жижиг бизнес, дунд бизнес гэсэн ангил одоо жижиг дунд үйлдвэрийн газар ингээд одоо хүнсүүд аж ахуйн юмны харьяаг хөндлөг байгаа. 10-аас доош хүнтэй 300 сая төгрөгнөөс доош жилийн борлуулалттай гэвэл бичил бизнес болчихж байгаа. Нэг тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой юу гэдэг 20-30 хүнтэй ч үгүй 10-аас 20 хүнтэй гэвэл одоо жижиг бизнес тийм ээ. За тэгээд 50-аас доош хүнтэй 2.5 тэрбумаас доош борлуулалттай хүн бол дунд бизнес гэдэг юм а тийм ээ. Тэгэхээр улс орн болгон өөр ангилтай саяных бол жишээ нь хэдэн жилийн өмнө жижиг дунд бизнесийг ангилж исэн ангил жижиг дунд бизнесийн хуульч гэж Монгол байгаа. Тэгээд энэ ангил бол магадгүй өөрчлөгдсөн байгаа. Ер нь бол жижиг дунд бизнесүүдийг яаж дэмжих үү гэдэг дээр бол улс орн болгон өөрсдөө ангил гаргаад ингээд тодорхойлцсон байгаа. Монголын тухайд бол тийм ангил байгаа. Би бас сая сүүлд нэг олон улсын төсөл дээр ажилласан. Ер нь бизнесүүдийг яаж дэмжих үү, уул уурхайн бус экспортыг яаж дэмжих үү гэдэг юм олон улсын байгууллагын төсөл дээр ажиллахад бас зарим сонирхолтой тоо баримт харж ирсэн. Одоо жишээ нь өнгөрсөн 22 онд 22 оны одоо бизнес бүртгэлийн тайлан гардаг. Одоо үндэсний статистикийн хороо нус гаргадаг юм бизнес регистр. За энэ дээр харахад бол Монголд бол ер нь нэг ойролцоогоор 200 мянган орчим аж ахуйн нэгж байгаа. За энэс төлсөн тийм. За энэс үйл ажиллагаа явуулаагүй төр зогссон гэдэг ер нь бол хасаг царайгаад нэг 75 мянган аж ахуйн нэгж бол идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ 75 мянган аж ахуйн нэгжээс 65 мянган аж ахуйн нэгж нь ер нь бол 1-9 хүнтэй аж ахуйн нэгжүүд байна гэж үзэж байгаа. Тэгэхээр бараг 86% ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр 1-9 хүнтэй одоо нэг хүний компани байлаа гэхэд тэр бүртгэлээ гэхэд нэг тэр хавцаа болох нь шүү дээ. Тэгэхээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн бараг 86% нь ингээд жижиг бизнес байна гэдэг чинь бол ер нь хүмүүс хуваарь бизнес эрхэлж байгаа байдал бол ер нь бол тийм байгаад байгаа. За тэгээд хөдөлмөр эрхлэлтийг аваад үзэх юм бол манай Монголд одоо юу гэдэг нийгмийн даатгал төлдөг хүн амын орлого одоо ажиллах чадвартай хүн ам за 1 сая гаруй Монголын хүн ам 3.4 сая шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь бол 3.1 нь ойролцоогоор хөдөлмөр эрхлээд нөгөө нэг тэтгэвэр тэтгэмж гэдэг юм уу төлж яах гэсэн үг. За тэгсэн чинь ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн маань 200 мянган орчим төрийн албаа хаагч гэдэг юм уу төрийн өмчт компанид ажилладаг ч гэдэг юм уу тийм ээ. Аймаг орнуудад засаг захиргаанд ажиллаж байна. За бараг 600 мянган орчим хүн одоо аж ахуйн нэгжид компанид ажиллаж байна. Тэгэхээр жижиг дунд бизнес гэдэг бол ер нь бол Монголын эдийн засагт
хөдөлмөр эрхлэл талаасаа ч гэсэн тийм ээ аж ахуйн нэгжийн орлого татвар төлдөг байдал талаасаа ч гэсэн ер нь бол нэлээд маш чухал үүсгэж үүрэг гүйцэтгэж байгаа сектор байгаа. За хамгийн гол тулгамдж асуудлуудын нэг бол санхүүжилтийн асуудал. Бизнес байнга мөнгөний дутагдaltaд байж байгаа. Энэ яг нь ер нь бол санхүүгийн онол талаасаа ер нь байх хэрэгтэй юм. Тэгэхээр аль болох хямд их усүрээр бизнесийг санхүүжүүлж ашиг орлого олох гэдэг шүү дээ. Тэгэхээр жижиг дунд бизнесүүдийг дэмжих, за энэ дээр яаж одоо санхүүжилт олох уу гэдэг бол ер нь бол улсаас ч тэгж ер нь бодлого боловсруулж байна. Олон улсын байгууллагч дэмжиж хамгийн гол нь энэ дээр зөв одоо юу гэдэг дэмжлэг болж чадж гэнэ үгүй гэдэг дээр бол нэлээд ярилцах асуудлууд бол байгаа. Тэгэхээр бол яг мэдээж одоо мөнгө бол баг угаасаа хэрэгтэй эзэд хэрэгтэй бол тий. Гэхдээ нөгөө нэг яг ингээд одоо хөрөнгө оруулалтын харилцаанд ороод одоо банкнаас зээл авах төсөл бичдэг ч юм уу одоо үгүй эсвэл ямар нэг олон улсын байгууллагын грантад одоо материал бүрдүүлэх шийдэх юм уу. Ингэхээр чинь одоо юу гэдэг хөрөнгө оруулагч бол одоо тэр хүн яг юу тэр хүнийг бол шалгуурт оруулна шүү дээ. Яг мөнгө гэхээс өмнө тэр хүн яг одоо юу ойлгосон байх хэрэгтэй тий. Тэр бизнесийнхаа ер нь ямар үзүүлэлтийг ч гэдэг юм ингээд хөрөнгө оруулагчтай уулзахад ингээд ядаж асуултад нь бүдэрхээргүй төвшөнд өөрийг яаж бичих үү гэдэг чинь компаниуд санхүүжилт татахын тулд мэдээж хамгийн ихний сонголт бол Монголын хувьд те банк байгаа тийм Монголын санхүүгийн зах зээлийн бараг 90% нь бол тийм 22 оны байдлаар бараг 90% байсан. Одоо 23 оны саяхан нэг тайлангаас харж байхад хөрөнгөний зах зээл за тэр дондоо биржийн бус зах зээлүүд бол нэлээд хөгжсөн. Ер нь санхүүгийн зах зээл дээр жинтэй хувь нэмэр оруулдаг болсон билээ. Тэгэхээр банкнд жижиг дунд бизнесүүд одоо санхүүжилт хайгаад хандхад бол хамгийн түрүүнд одоо бичиг баримтын бүрдүүлэлтийн асуудал, барьцаа хөрөнгөний асуудал хамгийн тулсан асуудал байна. Энэ дээр ер нь сүүлийн хэдэн жил ингээд компаниудтай ажиллаад явж байгаа тийш зарим нь бол шийдвэрлэж болохоор асуудлууд байгаа. Санхүүгийн сахилга бүтээлийн асуудал хамгийн түрүү яригдсан тийм ээ. Бичиг баримтаа одоо яг зээл санхүүгийн шаардлагад нийцүүлээд бэлдэж чадж гэнэ үү? Эсвэл зүгээр шаардлагатай үед юм уу барьцаалаад хувь хүний зээл авдаг ч юм уу тийм байдлаар санхүүжүүлж гэнэ үү? Тэгэхээр олон улсын байгууллагуудын зөвлөмж за тэгээ шаардлагууд санхүүжүүлэх шаардлагууд бол бүх юмыг л одоо албачвал бүртгэл тооцоогоо одоо юу гэдэг олон улсын стандартаар хөтөл тийм ээ. За тэр үед бол мэдээж дэмжлэгүүд бол олдно. Энэ тэр юу гэдэг дотоодын банк санхүүгийн байгууллагууд бол дэмжихэд бол нээлттэй. Хамгийн гол нь өөрсдөө гэрийн даалгавар аж ахуйн нэгжүүд маш сайн бэлдсэн байх хэрэгтэй. Тэгэл тийм шаардлагатай байдаг. Гэрийн даалгавраас би зүгээр одоо та түрүүн бас бичиг баримтын бүрдүүлэлтгээ ярьлаа. Би нэг зүйлийг яг бүр тодтогдоод асууна. Одоо компани дүрм гэдэг нэг бичиг баримт байгаа шүү дээ тий. Гэтэл одоо зүгээр практик тэр яадаг вөхөр олон хүн ингээ зүгээр нэг юм загвар дүрм энэ тэндээс татаж аваад бөглөөл гарын үсгээ зураад явчихад байх шиг ба. Компани дүрмийг ер нь яг яаж зөв бичих вэ? За би бол нөгөө санхүү хөрөнгө оруулалтын чиглэлээс нь илүү ажилладаг хүн. Компанийн дүрм ч гэдэг юм уу тэр тал дээр бол хуулийн зөвлөх энэ ч нөгөө тусгай зөвшөөрөлтэй ажил үйлчлэгээ болохоор хуулийн зөвлөх илүү нарийн тайлбар өгөх бах. Компани дүрм дээр юу заадаг вэ гэхээр нөгөө хувьцаа эзэмшил хэн ямар шийдвэр гаргах вэ гэдэг тийм юмнууд нь бол мэдээж миний ажил үүрэгтэй бол хамааралтай. Компани хувьцаа эзэмшигч байлаа гэж заавал ногдлоо шиг аавна гэдэг юм бол байхгүй мэдээж компани гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчд бол тусдаа ирэх бүхэн этгээдүүд байгаа. Би яг энэ дээр жишээ авахтаа бол жижиг бизнес дээр ярихгүй. Тэр нь бол корпорацийн түвшинд очсон бизнес дээр бол компанийн төлөөлөл удирдах зөвлөл гүйцэтгэх удирдлага гэж тустай байгаа. Гүйцэтгэх удирдлага тузаас өгсөн шийдвэрийг биелүүлэхдээ яаж одоо гүйцэтгэлээ сайжруулах вэ гэдэг дээр бол ажилтдаг юм байгаа. Тузын төвшөнд бол мэдээж энэ компани энэ бизнесийг хийх үү, хийхгүй юу, энэ одоо салбар компани ашигтай ажиллаж байна уу, ажиллахгүй байна уу, татан буулгах уу, тийм ээ. Эсвэл юу гэдэг үйлдвэрлэлийн чиглэлийн компани худалдааны чиглэл рүү орох уу, энэ ч арай өөр төвшний шийдвэрүүд болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бол ажил үүргийн хуваар бол шал өөр. Компани дүрм дээр бол энийг нь бүгдийг наривчилж зааж өгнө. Мэдээж жижиг дунд бизнес байжгаад
корпорацийн түвшин рүү очиход юм илүү нарийн болоод ирнэ. Тэрэн дээр хуулийн зөвлөгөө хэрэгтэй болно, санхүүгийн зөвлөгөө, аудитын тайлангууд хэрэгтэй болно гэдэг ингээд юм наривчлаад явна л да. Би өмнө нь бол том корпорацууд, том байгууллагуудтай ажиллаж байсан. Тэдний ажил үүргийн хуваарьуд бол маш наривчлан заасан байгаа. Тэгээд энэ хэмжээний одоо зардал бүх одоо зөвлөх үйлчилгээ юмнууд маань зардалтай. Тэгэхээр энэ хэмжээний зардлыг даах хэмжээний корпорацууд байгаа. Жижиг дунд бизнесүүд бол одоохондоо бол эрт тийм наривчлсан зөвлөх үйлчилгээ авахад мэдээж хуулийн зөвлөх үйлчилгээ хүртэл дотроо олон салж байгаа. Хүмүүс санхүүгийн хүн гэхээр их ерөнхий ойлголттой байдаг. Одоо баг бүх юмыг л мэддэг гэж ойлгодог юм шиг байна. Яг л нөгөө инженер эмчтэй адилхан дотроо маш олон төрөлжиж байгаа. Одоо юу гэдэг эмч гэдэг зүрх бөөр, ходоод мэдрэл гэдэг бүгд наривч гэдэг төрөлжөөд мэрэгшээ явж байгаа. Инженерүүд адилхан те дулааны, цахилгааны юу гэдгийг электроник инженер гэдэг юм уу. Санхүүгийн чиглэл бол бас дотроо татвар нийгмийн даатгалж гэдэг юм уу, эсвэл аудит, дотоод менежмент, хөрөнгө оруулалт тийм ээ. Бүр тэрэн дотроо зөндөө сална. Тэгэхээр таны хувьд бол одоо яг хөрөнгө оруулалт төр санхүүжилт татах талаас жижиг дунд бизнесийн бизнес модель дээр ажилладаг гэж яг энэ дээр би ахаад лавшруулсан асуумаар юм л да. За жижиг дунд бизнес эрхлэгч яг тодорхой нэг зах зээлийг олоод тодорхой нэг одоо ур чадвараач гэдэг юм эсвэл нь одоо бүтээгдэхүүн зарах борлуулах ч байгаа тийм. Тэгэхээр тэр хүн бол угаасаа бүхнийг мэдэхгүй бүгдийг мэдэх чадах боломжгүй тийм. Тэгэхээр зүгээр яг стратегийн хувьд ер нь яг яаж бизнесээ авч явах хэрэгтэй юм. Зөвлөх үйлчлэгээгүйгээр бас явах боломжгүй тийм. Гэхдээ ямар юм одоо би өөрөө хамгийн сайн мэдэх ёстой одоо ямар бизнесийн аль чиглэлийг би өөрөө зөвхөн өөрөө хариуцсан тий. Бусдын нэг аутсорсинг одоо зөвлөх үйлчлэг янз бүрийн одоо мөнгийг хүртэл ингээл бусдын мөнгөөр бол бизнес хийж болж байна. Гэхдээ тэр хүн одоо яг бизнесийн ямар юмыг хамгийн сайн мэдэх ёстой байдаг яг тэр бизнесийг. Бизнес модель, санхүүгийн модель гэж хоёр тустай юм байгаа. Бизнес модель болохоор энэ бизнес маань зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж байна уу? Би энэ зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахын тулд түүхийд, бараа материал юу гэдгийг ажиллах хүчнээ хаанаас яа сонгох вэ? Энэ нөөц болцоог би олж чадах уу? За дараагийнх нь мэдээж энэ эрэлт хэрэгцээг хангахын тулд ямар стратеги, маркетинг, борлуулалтын төлөвлөгөөт байх уу гэдэг юм л яг бизнес модель болоо явчихж байгаа тийм. Тэгэхээр нөгөө тал дээр санхүүгийн модель бол ямар ч бизнес дээр байх хэрэгтэй. Санхүүгийн модель бол мэдээж энэ бизнесийг би ашигтай ажиллуулж чадах уу? Хаана хэмнэлт гаргаж болохоор байна? Санхүүгийн их үүсвэр тал дээр би санхүүжилт татчих чадах уу? За санхүүжилт татахч дотроо бас аягүй олон төрлийн юм байгаа даа. Ерөнхийдөө компанийн санхүүгийн балансын тайлан дээр бол хөрөнгөний тал, их үүсвэрийн тал гэсэн хоёр юм байна. Их үүсвэрийн тал маань дотроо хоёр ангилагдж байгаа. Зээлээр санхүүжүүлэх үү, хувьцаагаар санхүүжүүлэх. Хувьцаа маань дотроо эзэдийн өмч хуримтлагцаа шиг бас дотроо хоёр салчиж байгаа байхгүй. Тэгэхээр Монголын жижиг дунд бизнесүүд их хвчлэн хуримтлагцаа шигаараа өөрсдөө санхүүжүүл явж байгаа. Ер нь тэгээд тодорхой үе шатыг даваад олон улсын банкны санхүүжилт татах хэмжээний болоод ирэнгуутаа энэ зээлийн санхүүжилт болоод ирчээ. Их үүсвэрийн талаар дахиад ярьж байна. Хөрөнгөний тал болохоор мэдээж санхүүжилт татсан мөнгөөрөө би бараа материал авах уу, юу гэдэг авлага зээлээр бараа зарах уу, тий? Бэлэн дансанда бэлэн мөнгөө яаж хадгалах уу, өөр төлбөр татвараа яаж төлөх үү гэдэг шийдлүүд чинь бүгд хөрөнгөний тал дээр явж байна, тийм ээ. Тэгэхээр ер нь бизнесийн санхүүжилт ярих юм бол тэр ихэнх аж ахуй нэгжүүд бол тэр нөгөө хоримтлагцсан ашгаар явж байна. Хоримтлагцсан ашиг байхгүй бол мэдээж эзэдийн өмчөө нэмэгдүүлнэ, эсвэл зээл авах тийм шийдлүүд рүү явчихж байгаа. Тэгэхээр компани хамгийн түрүүн мэдээж санхүүжилт татахад бизнес модель санхүүгийн модель чинь боловсруулагдсан байж байгаа хэвээр ашиг орлогоо сайн харж байгаа хэвээр нөгөө талдаа бизнес моделийг харж байгаа хэвээр тийм энэ зах зээл дээр би бүтээгдэхүүнээ зарж чадах уу? Миний бүтээгдэхүүн өрсөлдөгч бүтээгдэхүүнээс юугээрээ давах юм тийм энэ л одоо нөгөө юун дээр компани бизнес эрхлэхэд хамгийн чухал болж ирээд байгаа. Надад ажиллаж байгаа компаниуд яг энэ дээр илүү төвлөрөөд энэ өрсөлдөх чадвар дээр л илүү анхаарат. Өрсөлдөх чадвар гэхээр нөө одоо яг манайх шиг юм одоо жижигхэн зах зээл дээр бол тийм үнэхээр тийм инновацлог шийдэл эсвэл бүтээгдэхүүн гаргаж ижил их давуу тийм одоо байдалтай болно тийм. Зүгээр юу гэдгийг хин нэгний хийж байгаа юмыг
дуурайлгаад эсвэл тэр ашигтай байна. Тэрийг нийцвэл би ч ашиг олно гэдэг бол бас алстай бол явахгүй шүү дээ тий. Тэгэхээр зүгээр бас стратеги талаас одоо юу гэж асуух гээд нэхэр яавал дээр одоо эсвэл нэг том компани одоо шууд ханган нийлүүлэгч болох зорилго тавиад явах уу? Эсвэл зүгээр өөрөө ингээд зах зээлийг бүтээгээд явах уу? Ер нь яг манай энэ нөхцөлд ер нь аль нь дээр идэх юм стратеги талаас. Юунад зах зээл талаас ярих юм бол одоо дахиад хоёулаа бизнес модельээр ярьж штэ. Бизнес модель дээр бол компани одоо байгаа зах зээлийн хувиа нэмэгдүүлэх байдлаар бизнес модельээ харж болно. За юу гэдгийг талах гурилан боорны зах зээл дээр гэдэг юм уу? Хамгийн энгийн жишээгээр яриа л да. Тэгэх юм бол бүтээгдэхүүний хамтлагчин дотор нь шинэ юм оруулаад одоо жигнэмэг хийлэхэд дотор нь жимсний одоо хатаасан жимс оруулах уу, шоколад оруулах уу, зах зээлийн төрөлжүүлэлт явагдаж байгаа бүтээгдэхүүн төрөлжүүлэлт тийм ээ. Тэгж зарах уу гэдэг юм байна. Эсвэл шинээр зах зээл нь хийж болно. Монголд одоохондоо байхгүй ч гэдэг юм уу тийм бүтээгдэхүүнүүдийг зах зээл дээр танилцуулаад тэрийгэд хэлэх байдлаар явж болж байна. Тиймэрхүү жишээнүүд бол байна. Мэдээлэл технологийн компаниуд одоо юу гэдгийг аппликейшны зээлийн аппликейшныг ярил л да лендэмэн гэх чинь зах зээл дээр тэр төрүүлээд гараад ирсэн тийм ээ. Шинээр одоо энэ зах зээлийг бүтээж штэ. За энэ зах зээл боломжтой юм байна. Аппликейшн дээр суйрлаад хүмүүс зээл авах юм боломж байгаа юм. Эхний салхи хагалсан компани амжилттай явж байгаа гот араас нь маш олон компаниуд зээлийн аппликейшн гаргаад ингээ зарим амжилттай явж л байна л да. Тэгээд мэдээж зах зээл дээр танилцуулсны дараа эн чинь цэвэр өрсөлдөөний журмаар явж тэ үнэ бууруулах уу, хүүгээ бууруулах уу, маркетинг дээр аль зах зээлийг онилох уу, ажил хийж байгаа хүмүүсийг онилох уу, эсвэл тэтгэврийн хүмүүсийг онилох уу гэх юм уу. Өөрсдөө стратегтэй байгаа. Тийм. Энэ бол бизнес модель. Юун дээр хамгийн одоо сүүлийн үед компаниудын анхаарал тавьсан шинэ зах зээл нэг аягүй сонирхолтой. Огт Монголд хүмүүс анзаараагүй юмыг л шинээр санаачлаад энэ дээрээ төрүүлээд ороод ирэх юм бол энэ зах зээлийн боломжууд бол байна. Технологийн компаниуд энэ дэр маш сайн ажиллаж байгаа. Юун дээр одоо байгаа зах зээлийн боломжийг хараад ийм бүтээгдэхүүн одоо борлуулах юм бол илүү зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах юм байна гэдэг юм бол одоо байгаа зах зээл дээр л ажиллаж байгаа, зах зээлээ томруулж байгаа бизнес модель байна л да. Юу гэдгийг дизайн одоо манай нэг хэсэг маркетингийн агентлаг гэдэг юм байдгүй байсан. Одоо тэгэхэд маш олон маркетингийн агентлагууд бий болж штэ хийж чаддаг юм юу гэдгийг өөрсдийн чаддаг юмроо төрүүлж явж байна. Видео контент хийдэг бол видео контент, график дизайн бол байж байна, сошиал медиа контент хийж байна. Бүгд маркетингийн одоо ажил үйлчилгэн зах зээл бол байна. Том групп компаниуд өөрсдөө хийхээс илүү чадвартай мэргэжлийн компаниар маркетингийнхаа ажлуудыг хийлгүүлж байна. Тэгэхээр энэ бол байгаа зах зээлийг томруулаад хэдүүлээ өөрсдийнхөө чаддаг мэддэг юмрын зах зээлийн хуваагаад авъя л гэсэн тийм юм байгаа байхгүй. Стартапууд дээр бас ярих зүйлүүд асуух зүйлүүд байгаа даа л та юу гэхээр дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэгч одоо зүгдгийг тийм уламжлалт бүтээгдэхүүн хөгжүүлэлт бас нэг арай өөр байгаа дах шиг байна тий. Стратеги өвдөж өөр бизнес модель тэр дотор бизнес модель нь арай өөрөөр явах хэрэгтэй байгаа тийм. Яг дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэхэд ер нь бас анханасаа бас юу дээр анхаарах хэрэгтэй гэдэг. Тэг яг би яг санхүүгээр мэргэсэн хөрөнгө оруулалт компани үнэлгээр хөрөнгө оруулалт татахын тулд гэсэн үг шүү дээ. Технологийн компаниудтай бол ажиллаж байгаа. Тэгэхээр технологийн компаниуд дээр анхаарах хэрэгтэй юм гэвэл ер нь бол зах зээл маань хил хязгааргүй болсон байгаа. Тодорхой хэмжээний эрэлт хэрэгцээ юм дотоодын зах зээл дээр тестэлж үзээд ажиллаж ивэл энэ чинь бусад олон улс дээр ажиллах боломжтой байгаа байхгүй. За манай дахиад нөгөө салхи хагалагчаа ярихад юу гэдэг манай одоо амжилттай явж байгаа одоо энэ технологийн компаниуд байна те лендэмэн жишээ нь Филиппиний зах зээл дээр орж байгаа. Финтекээс албарсан явж байгаа. Тэгэхээр тэд нар бол юу гэдгийг заавал монголоор хязгаарлагдах шаардлагагүй дижитал бүтээгдэхүүнүүд дээр бол тийм давуу тал харагдаад байна. За тэгээд одоо хүмүүс тодорхой залуу үеийнхэн залуучууд бол маш сайн мэдж байгаа. Одоо энэ метаверс орчин гэдэг юм байгаа тийм. Энэ дээр бас амжилттай явж штэ компаниуд заавал монголоор хязгаарлагдахгүй. Мэдээлэл технологийн зардал бага юу гэдгийг хэрэглээ өндөр Азийн орнууд руу чиглэсэн юм метаверс орчны бүтээгдэхүүнүүдээ хийж болж байна. Гэх мэтлэн дижитал одоо компаниудын технологийн компаниудын хувьд бол маш олон давуу тал харагдаад байгаа.
хил бол нэгдүгээр хуучин бол барьер хаалт байсан. Одоо хил бол нэг тийм асуудал биш болчлоо. Технологийн хэрэглээ бол ер нь глобалчлагдсан. Одоо бүгд л чадж байна. Манай Монгол залуучууд бол технологийн тал дээр бол маш давуу талтай байгаа. За тэгээд стартап компаниуд дээр ялангуяа ийм хурцсуур хөтөлбөрүүд бий болсон тийм ээ. За энэ бол мэдээж санхүү хөрөнгө оруулалт тал дээр ч дэмжлэг үзүүлж чадж байна. Сургах тал дээр ч дэмжлэг үзүүлж чадж байна. Монгол компаниуд маань Азийн бусад одоо хөгжиж байгаа улсууд дээр очиод хурцсуур хөтөлбөрт хамрагдаж чадж байна гэд энэ тал дээр бол ер нь боломжууд бол нэлээд боломжууд гэснээс ер нь яг зүгээр одоо банкны зээлээс гадна ялангуяа стартапуудын хувьд санхүүжилт татах өөр ямар боломжууд байна? Тий. Дахиад санхүүжилт тал руу эргээд ярихад компаниуд хамгийн түрүүн хэлсэн тийм ээ өөрсдөө хоримтлагцсан ашгаараа санхүүжилж болоод ингээд тулаад мөнгөнд тулж банк руу явж байгаа юм дуустдаг тий. За тэгээд дараа нь банк руу явж байгаа. Банкны шаардлага бол барьцаа хөрөнгөний асуудал байгаа. Эсвэл технологийн давуу тал, оюуны өмч хамгаалт гэдэг юм. Өөр дахин газар дахид автагдчихгүй гэх юм уу тийм. Ямар нэгэн тийм өрсөлдөх тийм чадвар байх юм бол банкны зээл бол санхүүжилтээ олгож байгаа. Гэхдээ банк бол илүү тийм уламжлалт санхүүгийн институт хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр одоо зээл олгож байгаа тийм ээ. Тэгэхээр тэр бас нөгөө талдаа хадгаламж эзэмшигчдийг хамгаалахын тулд ямар нэгэн байдлаар барьцаа юм хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр технологийн компаниудын хувьд бол банк яг одоо Монголын түвшинд бас тийм шилдэг бас сонголт биш харагдаад байгаа. Тэгээд ялангуяа гарааных дээр өөрсдийн өмч байхгүй. Монголд бас нэг сул хөгжөд байгаа юм. Оюуны өмч хамгаалт бол нэлээд сул байгаа. Мэдээж оюуны өмч газар бичиг баримтаа бүртгүүлээд өгөн 6 сар хэдэн сарч хүлээдэг юм. Тэр хооронд цаг хугацаа явж ин ижил төстэй компаниуд гарч ирж болно. Маргах нэлээд төвөгтэй. Тийм ээ оюуны өмч маргаан бол нэлээд цаг хугацаа авах байх. Тийм ээ. Тэгэхээр компаниуд одоо юунд хандж ийн нөхөр баруунд бол angel investor-ууд гэд байдаг тийм ээ. Ер нь эрсдэлтэй хөрөнгө оруулалт эхэлж хийгээд ингээд томруулалт тавьдаг. Тийм шийдлүүд байж болж байна. Эсвэл тодорхой амжилтын тодорхой түүхээ харуулад venture capital компани буюу одоо мэрэгсэн ийм эрсдэлтэй гарааны компаниуд хөрөнгө оруулалтын институтсууд байгаа. Тэднэрт бас хандаж болж байна. Монгол тэр нэг хэрэг үүсэж байна. За Монгол venture capital компаниуд цөөхөн байгаа. Тэгэхдээ өөртөө хажуудаа хурцсуур хөтөлбөртэй ч гэдэг юм уу тэгээд эхний ээлжинд жоохон бойжуулж байгаа тодорхой хувийг нь аваад тэгээд цаашаа дараагийн шат руу гаргадаг тийм компаниуд бол байгаа. Тэрэнд хамрагдахын тулд мэдээж компаниуд өөрсдийнхөө concept proof гэдэг юм байх хэрэгтэй. Тэр нь бол энэ одоо санаачлаад хийгээд байгаа бүтээгдэхүүн маань зах зээл дээр борлогдно гэдэг л баталгаа хэрэгтэй болчиход байгаа юм. Тим компаниуд бол мэдээж venture capital компанид хандаж болно. Venture capital-аас өмнө angel investor гэдэг юм эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг эхний хөрөнгө оруулалт хийдэг тийм хүмүүст л ер нь бол хандах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэр хүмүүс зөвшөөрж ийн гэдэг чинь venture capital компани зөвшөөрөх магадaltaй. За тэрний дараа мэдээж банкны зээл гэдэг юм хэрэгнэ. Санхүүжилт авахд бол хэд хэдэн үе шат байгаа. Компаниудын гарааны эхний үе, за бизнес бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үе, mature буюу яг одоо зах зээл дээр ингээд тестлэгдээд борлогдож эхлэх үе, тэгээд юу гэдгийг тогтворжилтын үе, decline буюу одоо буурах үе гэдэг бүтээгдэхүүний амьдралын насжилт байгаа байхгүй компанийн ч тэр. Тэгэхээр манай ихэнх компаниуд бол ялангуяа технологийн компани гарааны үе дээр ингээд явж байгаа. Манайд институцийн хөрөнгө оруулагчид маш цөөн. Тэгээд санаагаа алдах бас магадлал маш өндөр. Ижил төстэй компаниуд бас байж байна. Хүмүүс хамтарч аваад за би боллоо гэд нөгөө хамтрагч маань салаад явлаа яг ижил төстэй юм хийгээд ингээ явчихдаг байхгүй. Тэгэхээр оюуны өмч хамгаалтын асуудал нэлээд монголчууд тулсан ялангуяа стартап компаниудад тулцсан асуудал байгаа. Тэгэхээр яг одоо нөгөө стартапын маань экосистем нэг үе бол бас арай гайгүй болцсон тийм бас ингээд төрөл бүрийн хурцсах хөтөлбөрүүд ардаа ингээд венчур тодорхой венчур сантай тийм тэгээд тодорхой хувийг нь аваад ингээд хөрөнгө оруулалт хийгээ явдаг. Гэхдээ юу асуух нэхээр одоо хөрөнгө оруулалтын харилцаа гэдэг нэг айгүй чухал сэдв байгаа даа тийм. Одоо юу гэдгийг тодорхой хэлцэл явагддаг тийм. Тэгээд тэрэнд юу нэг яаж өөрийгөө хөрөнгө оруулагч зөв ойлгох уу тийм. Тэгээ бас ямар хэлцэл хийлүүл үр дүнтэй байх уу гэдэг тийм юу анхаарах хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалтын харилцааг нь яаж авч явах вэ гэх гээд. Яг ингээд мөнгөтэй үнэтэй харилцаал эхлэхэд тэр бол ингээд тийм манай Монголын
надтай ажиллаж байсан за ер нь телевиз радио янз бүрийн сошиал медиа орж харж байгаа компаниудыг харж байхдаа түгээмэл ер нь сул талууд харагдаад байгаа. Гой бизнес санаа байж гэн гой бүтээгдэхүүн байж гэн зарим концепт прүү буюу тэр бүтээгдэхүүн зарагдах магадлал сайн туршигдаагүй орлого болж эхлэегүй байж байгаа. За маш олон сул талууд байж идэг мөртлөө мөнгө хайгаа явж идэг санаагаа алдах магадлал бол нэлээд өндөр байдаг. Нэгдүгээр тийм. Хоёрдугаар бичиг баримт гэдэг юм баг байхгүй. За өстө байгаагаас зарим компани гэрчлэгээл байгаа. Тэгээд мэдээж технологийн чиглэлээр сурсан хүмүүс код бичээд ийм гой бүтээгдэхүүн аппликейшн хийчлээ гэдээ ирж байгаа байхгүй. Тэгээд дараа нь хэсэг хугацааны дараа уулзах шал өөр юм хийгээ явж идэг. Нөгөө санаагаа за энэ орхицсан тий. Жоохон ингээ ухаа бодоод үзэхэд бүтээгдэхүүнүүд нь бол их дэмжлэг авахаар зах зээлийн эрэлт хэрэгцээ хангацсан ер нь байж болохоор бизнесүүд байна. Тууштай биш шүү. Жоохон шал өөр санаа толгойд нь ороод код бичээд өөр юм хөгжүүлээ явж байгаа. Тэгэхээр санхүүж үнэхээр энэ бизнес санаадаа итгэл үнэмшилтэй байвал тэрийг ямар нэгэн байдлаар бичиг баримт болгоод буулгах хэрэгтэй. Бизнес нь зах зээлийн ямар эрэлт хэрэгцээг хангаж байгаа судалсан байдал өрсөлдөөний орчин тийм ээ. За эхний жилийн борлуулалт ямар байх вэ? Хоёр дахь жилийн борлуулалт бүтээгдэхүүн технологийн бүтээгдэхүүн баг эхний жил ер нь бол 2-3 жил бол алдагдaltaй явна. Борлуулалт байхгүй зах зээл дээр бол танигдах байдлаар хөгжинэ. Тэгэхээр тэрийг хүлээн зөвшөөрөх хөрөнгө оруулагч хэрэгтэй. Ер нь бол ямар одоо Монголд санхүүгийн зардал бол нэлээд өндөр байгаа. За бодлогын төв банкны бодлогын хөв 13%-тэй. Дээрээс нь үйл ажиллагааны зардал банкар ярил л да тийм. Үйл ажиллагааны зардал эрсдлийн нөөц. За дээрээс нь ашигын маржин гэдэг нэмэнгүүт 13% компани зээл болоод очихдоо дор хаяж 18% болчиход байгаа байхгүй. Тэгэхээр 18%-ийн ер нь одоо дор хаяж өгөөж өгөхгүй бол ямар ч хөрөнгө оруулалт ер нь утгагүй болчиход байгаа байхгүй. Эрсдэлтэй стартап компанид 13% хүүгээр хичээлдэг 15% өгж байгаа зүгээр банкнд хатгаламжинд хийчихлээ. Банк бол байж лээ. Би жилийн дараа гэхэд 16% өгөөж авна. Хөрөнгө оруулагчийн хувьд айгүй ойлгомжтой юм байгаа байхгүй. Их олон юм бодох шаардлагагүй тэр компани бизнес зах зээл орж. Тэгэхээр тэр хүнийг яаж итгэл үнэмшилт төрүүлж бизнестэй хөрөнгө оруулах вэ гэдэг чинь айгүй чухал юм болж байгаа. Стартап компанийн тухайд стартап компаниуд түрүүн би хэлсэнтэй зарим залуучууд стартап эхлүүлээ явж байгаа хэсэг хугацааны дараа шал өөр юм хийцээ явж байна. Тэдний чинь өөрсдийнхөө нөгөө концептыг цаасан дээр буулгаагүй өөрсдөө итгэл үнэмшил байхгүй учраас энэ чинь фейл. Тэгээд энэ дээр яг би шууд өндөр багт. Шууд тодруулаасаач мань нэг санхүүгийн эмх зэгцгээ нэг чухал асуулт байгаа шүү дээ. Ер нь хөрөнгө оруулагч дээр очиод одоо очихын тулд эхнээсээ санхүүгээ яаж зэгцтэй авч явах вэ? Гол санаж явахгүй 2-3 зүйлийг та хэлээч. Тэ санхүүгийн хувьд хөрөнгө оруулалтын хувьд ер нь бол санхүүжилт татахад хөрөнгө оруулалтын питч гэдэг юм хэрэгтэй байдаг байхгүй. Питч бол мэдээж энэ бизнес хэн хийх гэж байгаа, яг ямар бүтээгдэхүүн хийх гэж байгаа, зах зээлийн боломж юу вэ? Борлуулалт ч ямар байх юм? За эх 3 жилийн санхүү орлогын тайлан гин төсөөл. За тиймэрхүү юмнууд за зах зээлийн боломж өрсөлдөөнөө бол тодорхойлон тэр бичиг баримтанда. Тэр тийм бичиг баримтаас бүх юм эхэлнэ л дээ. Тэгэхгүй нэг код бичсэн аппликейшн бариад ямар ч хөрөнгө оруулагчтай уулзсан 2 цаг яриад тэрэнд тийм хурдан санхүүгийн шийдвэр гарахгүй л дээ. Тэгэхээр хамгийн багадаа тэр одоо хөрөнгө оруулалтын питчээ бэлдээд бид нар ийм зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах гэж байгаа юм байна. Өрсөлдөөний орчин юм байна. Бүтээгдэхүүний маань зах зээлийн үн юм байна. Үнийн бодлого бас маш чухал тийм. Сансрын амьдралгүй үн тавьчаад энэ бүтээгдэхүүнийг зарна гэдээ явбал энэ чинь ер нь бол үнэн шүү дээ тийм ээ. Тэгэд компани бизнесээ санал болгоод санхүүжилт татах чавал бодит байдалтай ер нь бол эвлэрэх хэрэгтэй тодорхой хүмүүс санал болгож байна. Тэрэн дээр маш одоо хүлээн зөвшөөрөх байдлаар хандах хэрэгтэй. Яа тэгэхээр одоо хөрөнгө оруулагч нь 51 гээл ихт орж ирдэг шүү дээ. Яг тэрэн дээр юу нь яг яаж хандах вэ? Хэдэн хувь гэдэг дээр бол ер нь яг миний хувьд бол яг тэд гэж хэлэх бол зохимжгүй. Яа тэгэхээр зах зээлийн үнэлгээ бүх юм шийдэгдэн хэдэн төгрөг хэрэгтэй байгаа гэдэг чинь аюул чухал байгаа байхгүй. Олон улсын жишг байна л да.
саяхан бас би нэг стартап компаниуд ер нь эхний хөрөнгө оруулагчтай хэдэн хувийг санал болгодгийг тэрийг нь харж ирсэн. Тэгэхээр ер нь бол нэг тухайн мөнгөнийхөө хэрэгцээнээс шалтгаалаад санал болгож байгаа. Дунджаар бол ер нь 20% санал болгох юм билээ. За тэгээ стартап компани үе шат их сонирхолтой байгаа. Компани эхний angel investor буюу одоо компани хөрөнгө оруулагчдад хэдэн хувиар санал болгоод хамгийн сүүлд хэдэн хувиар хавтаа үлдэх юм бэ гэдэг чинь хүмүүсийн хувьд аюул сонирхолтой байгаа байхгүй. Эхлээд хүмүүс л гоё санаа оронгууд ганцаараа 100% байж. За тэгээд юм одоо эхлээд IT-ийн компаниг ярил л да. Код бичих гэхээр хүн ганцаараа хүний бүгд л адилхан 24 цагтай тийм ээ. Тэгэхээр бүх юмыг өөрөө хийж чадахгүй. Энд маркетингдээ санаа тавьмаар байдаг, санхүүжилтэндээ санаа тавьмаар байдаг, кодоо бичмээр байдаг. Хүнтэй хамтран. За хамтрагч 50% болчлоо тийм. За тэгснийхээ дараа 50% хүмүүстэй нэг бас өөрийнх нь санааг ойлгох хүнтэй хамтраад ингээд болчлоо, хувь эзэмшлээ тохирчлоо. За тэгээд жоох явж исэн чинь дахиад мөнгө хэрэгтэй болно. За тэгэнгүүт хэн хандах гингүүд институцийн хөрөнгө оруулагч бол тэр хол байх хэрэгтэй. Тэгэхээр за хамгийн түрүүн ойр мэдэх ах トゥ тийм ээ хамаатан санд найз нөхдөсөө санхүүжилт асуун тийм ээ хамгийн ойрын хүмүүсээс асууж байна. За мэдээж хоримтлагц ашиг гэж байхгүй, борлуулагдаж бүтээгдэхүүн маань зарагдаж эхлэегүй байж байна. Амжилттай байх хэсэг нь бас л эргэлзээтэй тийм. Тэгэхээр хүнд санал болгоно. За тэр үед мэдээж түрүүний хэлсэн дунджаар нэг 20% санал болгож. За 50 байсан маань 20% санал болгонгуудаа юу гэдгийг 40 боллоо тий. Ингээ явна тий. За тэрнийхээ дараа эхний одоо юу гэдгийг найз нөхдөйгөө оруулаад ирлээ 3% эзэмшигчтэй боллоо. За тэрний дараа эхний angel investor буюу жинхэнэ нөгөө ашиг харсан хөрөнгө оруулагчид хандаж эхэлнэ л дээ. Тэр нь бол мэдээж айхтар хэдэн 100 сая яригдахгүй. За Америкт юм уу барууны ертөнцид бол хэдэн мянган сая доллараар яригдах хөрөнгө оруулалт хийхгүй байхгүй. Тэгэхээр хэдэн зуун мянган долларын хувьд бол ярьж болж байгаа 50 мянган доллар ч гэх юм уу тийм. За angel investor ороод ирэнгүүт дахиад нөгөө 40% маань буураад ирнэ. За түрүүний эхэлж орсон найз нөхдийн 20% маань ч бас буураад ирнэ тийм ээ. За тэгээ шинэ хөрөнгө оруулагч орж ирлээ. Angel investor орж ирлээ. Angel investor бол за иймэрхүү стартапт хөрөнгө оруулалт оруулаад туршлагатай болсон тийм ээ. Бас нэг 2-3 компаниудыг зараад эхний хөрөнгө оруулалтаа гаргаад авсан туршлагатай мэргэжлийн хөрөнгө оруулагч байгаад байгаа байхгүй. Тэгэхээр за тэр маань орж ирэнгүүт бас хувь маань багасаад явчихна. За тэрний дараа venture capital фирмүүд буюу арай том хөрөнгө оруулагчд ороод ирж байгаа тийм ээ. За тийм үед бол арай компани үнэлгээ яригдаж эхэлнэ. Компани борлуулалтын орлого маань бодиттой болж ирнэ тийм ээ. Concept proof буюу энэ санаа маань мөнгө болох боломжтой гэдэг нь илүү ойлгомжтой болоод ирж байгаа. За энэ үед банкнаас зээл авах шаардлага хангаад ирнэ тийм ээ. Тэгэхээр нөгөө компани түрүүн ярьжсэн хөрөнгөний тал, их усүрийн тал гэдэг юм дээр шинэ юм нэмэгдэж орж ирж байгаа. Тэгээ зээл гэдэг юм орж ирж байна. Доод талд нь эзэдийн өмч гэдэг юм байгаа тийм. За тэгээд тэрний дараагийн үе шатд нь болоод ирэнгүүт жинхэнэ стартап компаниуд дээр Series A, Series B, C гэдэг ийм цуврал хөрөнгө оруулалтууд ороод ирнэ. Тэр үед хувийн санал болгож ирнэ. Тийм ээ. За тэгээд эцсийн шат бол мэдээж компани өөрсдөө хүсэх юм бол IPO гэдэг юм байна. Яригдэн тийм ээ. Олон нийтийн өмч. За тэр үед бол анх үүсгэн байгуулаад 100% хөрөнгө оруулагч маань олон улсын дунд ч ярьж шүү бэ. Тэгэхэд нэг 17% төлөвлөлт юм л дээ. Тэгэхээр нөгөө 100% маань 17% болтлоо маш олон шат амжилгаа магадгүй 5 жил шаардлагдан 10 жил шаардлагдан. Стартап компани тийм ээ түрүүн би бас дурдсан 10 компани энэ жил байгуулагдлаа гэхэд 10 жилийн дараа 7 компани дампуурсан. 3 компани цааш. Тэгэхээр болоод үүсгэн байгуулагчид юу ойлгох хэрэгтэй гэхээр за 10 жилийн дараа бол энэ компани бол миний 100% байх нь бол угаасаа бүтэхгүй. За би нэг 20% 17% байхад бол болно гэж л анханаас бодох хэрэгтэй юм байна шүү дээ. Энэ олон үе шатыг дамжсны дараа. Тэгэхээр одоо цаг байгаа учраас ганц хоёр асуулт асуугаад подкаст өндөрлөе гэж бодож байна. Гүрэн ахтай бас ингээд одоо бас одоо жижиг дунд бизнесүүдтэй ажилтдаг те тэдний нэг ямар хуу асуудалтай голдуу та нарт хандж байна. Та нарыг голдуу юу зөвлөж байна гэдэг таалж байна. Компаниуд ер нь бол жижиг дунд бизнесүүд хамгийн ер нь бол ихний асуудал мөнгөний асуудал, мөнгөний дутагдaltaй байгаа бүтээгдэхүүнээ хөгжүүлээ, зах зээл дээр танилцуулъя. За юу гэдэг үйл ажиллагааны эхний зардлууд гэдэг ч юм уу тийм үед бол мэдээж мөнгө хэрэгтэй болно. Санаагаа хүмүүст ингээд ярилцах танилцуулах тэр болоо дэмжих хүн дэмжихгүй байна. За илүү бодиттой ажил болгоё гэвэл энэ төлөвлөлтийн ажил маш
чухал байгаа. Компани аж ахуйн нэгжүүд санхүү манай Монголын хувьд бол маш одоо түгээмэл ойлголт санхүүгийн гоо зүгээр татвар нийгмийн даатгалын тайлан санхүүгийн тайлан гэдэг л ойлголт байгаа. Бизнесийг тэ юу гэдэг 100 сая төгрөгийг яаж 120 сая төгрөг болгох уу гэдэг юм чи төлөвлөлтөн дээр гарч ирж байгаа юм байна. Хаана үн цэнэ нэмэх үү? Бүтээгдэхүүнээ тэдэн төгрөгөөр зархад юу гэдгийг 5,000 төгрөгөөр зарах уу эсвэл 7,000 төгрөгөөр зарах уу? За би нэгж бүтээгдэхүүний өртгийг хаана хямдруулж болох уу? Санхүүгийн зардал дээр хямдруулж болох уу эсвэл бүтээгдэхүүний одоо арай хямд өртөгтэй түүхий дээр хийх үү? Энэ чинь яг төлөвлөлтийн ажил болоод байгаа хгүй. Энэ илүү үн цэн нэмээд байгаа. Энэ дээр л одоо гүрэн актем дээр одоо ирж уулзж байгаа компаниуд дэмжлэг өсөж байгаа компаниуд илүү анхаарах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Манайхан болохоор за санхүү татварын тайлан торгуулгүйгээр тайлангаа өгдөг энэ л миний ажил. Энэ бол одоо ерөнхийдөө бол цаг үе өөр болж байна. Технологийн шийдлүүд гараад ирсэн. Бүх юм ер нь програмчлагдж байна. Програм дээр алдаа гарах магадлал ерөнхийдөө бага. Тийм ээ одоо хүн өөрөө тооны машин бариад хийхгүй шүү дээ. Тоогоо програм дээр хийчих болохоор алдаа гарах магадлал. Тэгэхээр тэр илүү нөгөө тайлан тушаад өнгөрсөн тоон мэдээллийн ач холбогдол гэхээсээ илүү төлөвлөлтийн ажил дээр компаниуд илүү анхааруул. Одоо яг санхүү удирдлага гэдэг талаас тийм. Энэ илүү чухал болоод ирж байгаа. Нэгдүгээр тэр хоёрдугаар компани бизнес төлөвлөгөө зайлшгүй байх хэрэгтэй. За та мэдээж өөрөө хуримтлах цаашгаараа санхүүжүүлээд явж байгаад энэ чинь тодорхой цэг дээр хүрээ зогссон гадаад их усүр буюу одоо нөгөө зээл санхүүжилт өөр хөндлөнгийн санхүүжилт шаардлагатай үед энэ дэр бизнес төлөвлөгөө хэрэгтэй. Бүтээгдэхүүнүүдийн онцлог зах зээлийг тайлбарлах хэрэгтэй болно. Үнэн яригдах ёстой. За ашигч ямар байх вэ? За энэ мэдээж мөнгө ярьж ивэл энэ дэр үн цэний асуудал яригдана тийм. Өнөөдрийн 100 төгрөг дараа жилийн 100 төгрөг хоёр үнэлгээ шал өөр. Инфляци явагдаж байна. Мөнгөний өөрийнх нь үн өртөг гэж байж байна. Тэгэхээр эн чинь яг 5 жилийн дараа өнөөдөр юу гэдэг 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд дараа жил тэр чинь 5 сая төгрөгөөр байж байвал эн чинь ямар ч хэрэггүй юм болж байгаа байхгүй. Хэрэггүй шаардлагагүй хөрөнгө оруулалт. 5 сая чи ядаж нэг юу гэдэг 5 сая 500 мянга ч гэдэг юм уу 5 сая 800 мянга болж ивэл эн чинь хөрөнгө оруулалт тийм ээ. Хэдэн хувийн ашигтай өгөөжтэй гэдэг. За 6 сая болчихвол 20% өгөөжтэй ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр тэр үн цэнийг нь тооцоод хөрөнгө оруулах хэвээр бичиг баримтаа санал болгоод илүү санхүүжилт авах магадaltaй байгаа. Тэгэхээр манай Монголын жижиг дунд бизнесүүд стартап компаниудын гол одоо тулдаг юм ерөөсөө төлөвлөлтийн асуудал, санхүүгийн бодит тооцооны асуудал байгаа. Аргачлалаа сурах хэрэгтэй байгаа. Зүгээр юу гэдэг орлогоосоо зардлаа асаад ашиг гэдэг бол аюу гинэн ойлголт. Энэний чинь маш олон юм байгаа. Борлуулсан бүтээгдэхүүний өртгөө хасаа бохир ашиг те бохир ашигаас үйл ажиллагааны зардлаасаа цэвэр ашиг тийм ээ. За цэвэр ашигын чинь өмнө илэгдэл хоргодлын зардал гэдэг маш олон юмнууд байна шүү дээ. Энийг чинь төлөвлөж бас болж байгаа байхгүй юу? Зарим нь татвараас чөлөөлөгдөх зардал гэж байж байна тийм ээ. Тэгэхгүй одоо бид нар ч юм бол ерөөхдөө санхүү өгөх нь өнгөрсөн тоон дээр л голд ажиллаад байгаа шүү дээ. Ирээдүйн тоонууд дээр ажиллах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энийг төлөвлөөд энэ дээр бодиттой тооцоо хийгээд тийм ээ өөрсдийнхөө байгаа боломжийн хүрээнд тооцоо өгөөд хөрөнгө оруулагчдад хандах юм бол заавал зээлийн санхүүжилт өгөхгүй хувьцааны санхүүжилт авах бас боломж байгаад байгаа. Мэдээж энэ хүртэл бол мэдээж түрүүний хэлсэн концепт буюу бүтээгдэхүүн чинь зарагдах магадлал байх хэвээр өрсөлдөөний орчин маш чухал. Маш ширүүн өрсөлдөөнтэй орчинд одоо бизнес хийнгээд одоо хамгийн энгийн жишээ технологийн компаниуд цахилгаан одоо юу гэдэг гар утасны компани руу нэг стартап орно гэвэл одоо бол бараг боломжгүй болчихсон шүү дээ. Аль хэдийн Mobicom, Unitel, Skytel одоо шинэ компаниуд ингээ ондоо өрсөлдөө маш ширүү явагдаж шүү дээ. За тэгээд юу гэдэг худалдааны салбар гэх одоо юу гэдэг Mart номин одоо юу гэдэг байшингийн булан болгонд одоо CU GS25 пэйж гэдэг ч юм уу тий. Тэгэхээр өрсөлдөөний орчныг маш сайн судлаад манай бүтээгдэхүүн зарагдана болно. Үйлчлэгээч ялгаагүй шүү дээ. Татвар нийгмийн даатгал санхүү хуулийн зөвлөгөө өгье гэвэл одоо юу гэдэг хэдэн мянган зөвлөхөд одоо байж байна тийм ээ. Тэд нар харин мэрэгсэн чиглэлүүд нь өөр байгаа. Хуулийн зөвлөгөө гэх дотроо оюуны өмчин ч гэдэг юм уу бизнесийн маргаан зарим нэрүүгийн хэрэг гэдэг ингээд бүгд хөрөлжсөн байгаа байхгүй. Тэгэхээр өрсөлдөөний орчноо маш сайн судлах хэрэгтэй.
Тэгэхээр энэний чинь юун дээр бууж ах хэвээр гэвэл бизнес төлөвлөгөөний дотор чинь орсон байж ах хэвээр. Тэгээд өөрсдийнхөө боломжийг тодорхойлоод, ашиг орлогоо тодорхойлоод энэ бичиг баримтаа хөрөнгө оруулагчтай барьж очиж уулзах юм бол санхүүжилт татах юм. За баярлалаа. За тэгэхээр подкастын Cappuccino Time подкастын 3 дахь дугаарыг ингээд өндөрлөе. Өнөөдрийн манай зочноор санхүү хөрөнгө оруулалтын зөвлөх маркетинг тэл компани үүсгэн байгуулагч Зулбаяр оролцлоо. Тэгээ яг хөтлөгчийн зүгээс товчхон дүгнэлт хийхэд бол одоо стартап байгуулж байгаа эсвэл жижиг дунд бизнес эхэлж байгаа хүний хувьд бол ер нь ингээд урт хугацаанд бизнесээ авч явъя гэж байгаа бол ирэхэд ингээд ийм бүхний хянах тий одоо үгний би л одоо энэ миний л гэсэн тэрнийг сэтгэлгээнийхээ одоо майндсетийг яах өөрчлөөд за энэ чинь ирээдүйд олон оролцогч орж ирнэ те олон хөрөнгө оруулагч орж ирнэ. За тэгээд урт хугацаанд яг үгүй тиймэрхүү юм сайн ойлгочих хэрэгтэй юм шиг байна. За тэгээд одоо тэр нэг бизнест оролцогч байгаа харилцааг одоо эхнээс нь цэгцтэй авч явах хэрэгтэй, санхүүгээ цэгцтэй авч явах хэрэгтэй. Оюуны өмчийн хамгаалтуудыг сайн хийх юм уу? Иймэрхүү зүйлүүдийг анхаараасаа гэдгийг зүйлээс санаад нэмэлт гэж байгаа. Ингээд тань манай подкаст оролцсон баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.